Тэгээд танай нэвтрүүлгийг би өмнө үзчихсэн байхгүй юу? Тэг яг хөө хүн хүнд баяр хүргээд очихдоо нэг ийм нэвтрүүлэг байдгийн байна л гэж бодсон юм. Тэгээ энэ нэвтрүүлэг бас их онцгой тий. Сонин сэтгэл хөдлөм юм байна өөрт талахаар их гоё нэвтрүүлэг юм байна. Олон залуучуудыг бас ингээд олон хүмүүсийг баярлуулж ийм сайхан нэвтрүүлгээ цаашаа сайхан үргэлжлүүлээрэ гоё юм байна шүү гэж тий. За өнөөдөр 2021 оны 12 сарын 28-ны өдөр тохиож байна. За тэгээд өнөөдөр болохоор Дорнод аймгийн Авто компани Авто супермаркетын маань 1 жилийн баярын өдөр тохиож байгаа юм байна. Тэгээд тус хамт олноос хайртай захирлуудаа мэдчилгээ дэвшүүлсэнийг Мэжидлизийн гинтийн бэлэг нэвтрүүлэг уламжлахад бэлэн болсон байна. За бүгдээрээ орж Авто компани захирлуудад гинтийн бэлэг харьцгаая. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Мэжид телевизийн гинтийн бэлэг нэвтрүүлгээс явж байна. Та ихтэй бэлгийн дурлуулаад өгчээ. Дотор энийг энэ ямар гол зураг вэ? Хэн зарсан? За ийм гоё бэлэг. За баярлалаа. Хэн бэлэг үү? За одоо мэдчилгээг нь уншиж өгнө. За сумьягч тань. Догоны сосолын хэвлээ. За. Сайн байцгаана уу? Юун түрүүнд баяр жаргалтай инээд хөөртэй 12 сарын 28-ны өдрийн мэндийг захирлуудтай хүргье гэсэн байна. Саяхан лүү таалгаа нээжсэн Авто супермаркет маань өнөөдөр 1 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд магад алдаа оноо учир дутагдал ихтэй. Юуг яаж хийхээ мэдэхгүй бодилж байсан үе их бий. Гэвч үүний ард захирлууд маань ажлын байрыг бий болгож тэдгээр хүмүүсийн ард байгаа өчнөөн гэр бүлүүдэд өнгө нэмж өөрчлөлтийн гэрлийг асааж чаджээ. Няцах цуцах шантрах үе бидэнд олон тохиолдсон ч биднийг та нар үүнийг чаднаа сайжрах болно бүтнээ хэмээн урмаар тэтгэдэг. Олон сайхан хүмүүс бидэнд байдаг болохоор үргэлж ирч хүчтэйгээр урагшлан тэмүүлэх болно. Захирлуудыгаа баярлуулахаас илүүтэй урам юуг тань хугалж сэтгэлийг тань гонсойлгох үйлдэл өчнөөн хийжээ. Гэхдээ хүүхдүүд нь үргэлж юм байхгүй. Тун удахгүй бид дадлага туршлагатай байгууллагынхаа нэрийг сайнаар дуурсгах олон сайхан боловсон хүчин болгоолноо. Хамгийн чухал нь бид эв нэгдэлтэй эрүүл саруул байхад эх он жилүүдэд олон сайхан амжилт түүхийн хуудсыг хамтдаа бичиж чаднаа. Тийм болохоор захирлууд минь эрүүл мэндэ нэгт тавин биднийхээ хажууд үргэлж туслах баган минь агаарэ. Ааваас өөрсгөө хайрыг бидэнд түгээж болон бүтэн чадна хэмээн үргэлж дэмждэг хүсэл биелүүлэгч бидний уул мэд түшигтэй ариун болд захиралдаа үргэлж талархдаг гэсэн. Ээжээс өөрсгөө ухааныг бидэнд өглөөлж ажилд төдийгүй амьдралд хөлөө олохгүй унан бүдчин яваа дэггүй олон хүүхдүүддээ үргэлж зөв замд чиглүүлж байдаг. Луужин мэт сумья захиралдаа баярлаа. Авто супермаркетын хамт олноос 2021 оны 12 сарын 28-аа нутагтаа сайхан амьдарцгаая гэж сайхан хэлсэн байна. Ямар гоё тий. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Олон жилийн өмнө ингээд нөгөө ажилчдын өгсөн нөгөө юу байдгийг нөгөө одоо ингээд бид нарт өгсөн зураг байдгийн бас нөгөө жижигхэн ингээд өгсөн нөгөө мэдчилгээнүүд гэдэг чинь одоо ингээд талархлаа. Тэгээ тэрийг хадгалдیں۔ Бид нар. Тэгээ дахиад нэг хадгалах айгу сайхан зүйлтэй болж байна. Бүр энэ хан дээр хадгалах зурагтай байна. Надад бүр одоо юу гэдгийг энэ зурагнаас ч илүү энэ бичиж байгаа цагтал тий маш их сэтгэл хөдлөж байна тий. Үнэхээр гоё юм. Залуучуудаа баярлалаа. Бүх хүүхдүүд одоо ингээд залуучуудаа бид нар ч гэсэн бас ингээд сайн яваасаа сайхаасаа гэл бас алдаа оноо баг гаргаасаа гэл нөгөө загиндаг штэ тий. Тийм болохоор бас одоо энэ завшааныг ашиглаад залуучуудаас ч гэсэн бас уучлалт хүсье. Бас ширүүлжтэй л гэж тий. За тэгээ ширүүлдэг бол загиндаг бол тий. Нэр залуучуудаа ширүүлдэг загиндаг тийм үед байдیں۔ Гэхдээ аль тэр болгоны ард тал манай залуучууд хатуужж байгаа. Тэгээ бас юм суралцж байгаа. Хүний үг даас сурж байгаа, ачаа даас сурж байгаа худалдааны байгууллагууд бас их ачаалтай ажилладаг.
маш санхүүнч адилхан санхүүнч гэсэн маш их гүйлгээтэй байдаг. Дэлгүүрийн худалдагч ачигч одоо юу гэдгийг хүнтэй ажилдаг ажилч гэсэн бараатай ажиллахаас гадна хүнтэй ажиллах хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр бас их ачаалтай ер нь худалдааны байгууллага дотор хүнсний худалдааны хүмүүс их ачаалтай ажилладаг юм бэл. Тийм болохоор манай залуучууд ачаадаас сурж гэн, үгдаас сурж гэн тий. Бүгдээрээ болж бүтэж байна. Тэгээд сайхан байна. Баярлалаа. Ажлынхандаа амжилт хүсье. Тэгээд өнөөдөр болж байгаа одоо дэлгүүрийнхаа нэг жилийн төрсөн өдрийн баярын мэд хүргье бүгдэнд нь. Тэгээд сайн сайхныг хүсье. Та бүхэнд баярлалаа. Ажилчдаа юугаар бахах вэ та? Оо надад бүх юмар бахархдаг шүү дээ. Айгу мундаг шүү дээ манай хүүхдүүд. Нэг л юм хэлэх юм бол тэгэл үргэлжлүүлэл яаш нь дэмжил аваа явчихдаг байхгүй. Айгу гоё. Сайхан байдаг юм хүүхдүүд гэдэг. Урамтай хүүхдүүд байдаг. Сайхан цаглаг. Одоо тэр охин манай тэгээд танай нэвтрүүлгийг би өмнө үзчихсэн байхгүй юу? Тэг яг хүн хүнд баяр хүргээд очиход бол нэг ийм нэвтрүүлэг байдаг юм байна л гэж бодсон. Тэгээ энэ нэвтрүүлэг бас их онцгой тий. Сонин сэтгэл хөдлөм юм байна өөрт талахаар их гоё нэвтрүүлэг юм байна. Олон залуучуудыг бас ингээд олон хүмүүсийг баярлуулдаг ийм сайхан нэвтрүүлгээ цаашаа сайхан үргэлжлүүлээрэ гоё юм байна шүү гэж тий. Тэгээ их баярлалаа та нарт. За баярлалаа. Та хоёртаа бас худалдааны 100 жилийн бас баярын мэндийг хүргэе. Олон жил бас ингээ гоё Дорн аймагта үлгэр жишээ болох үс ийм гоё дэлгүүрүүдийг нэ ажиллуулж байгаа. Хамт олонд нас өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд ер нь ингээ загнаж ширүүлсэн ч гэсэндээ ингээд хайр нь хайчгаа гэдэг шиг танай хамт олон цаанаа л гоё юм байна. Захаа бахана. Тэгээд ажилд нь илүү их амжилт хүсье. Даван баярын мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэн сайхан баярлцаагаарай. Нөгөө нэг ойлгохгүй санаатай ойлгох гэдэг харна ингэж юмсан. Тэгвэл бүр яг ингэж камер давгаалаад бичдэг. За